Бүгдээрээ сайн бацгаана уу? Ингээд 9 дугаар ангийнхаа үйл явдлыг ярьж эхлэе. 9 дугаар анги. Рийн ангидаа орж ирэхэд захирал багш нь ирсэн байна. Захирал хэлэхдээ энэ бол шалгалт байсан. Хэрвээ чөтгөр дайрах үед та нарыг хэрхэн ямар арга хэмжээ авсан талаар чинь бид нэг хүн тус бүр дээр нь өгнөлж та нарын дүнг тавих болно. Тэгэхээр одоо эмчийн өрөөлөө явцгаа гэж хэлнэ. Хүүхдүүд ч эмчийн өрөөнд буундад цугларсан байх бөгөөд хэн нь хэдэн оноо авсан бол гэдэг дээрээ санаа зовн сон. Тэр үед боо малгайтай сурагч болон хүүгэлдэйгээр ярьдаг сурагч хоёрыг та хоёр огтонч туслаагүй. Та хоёр лав унсан баг. Харин Шими чи үнэхээр мундаг байсан шүү гэдгийг болж магтан хэлнэ. Шими ч тэрийг сонсож баярлана. Тэр үеэр Юрико сурагч багштай уулзсан ярилцсан. Та шалгалтыг ёс журмынхын дагуу аваагүй. Ангийн хүүхдүүдийн хажууд Риний хүч чадлыг гаргах гэж хичээсэн. Энэ чинь ямар нэгэн далд санаа байгаа эсэхийг асууна. Сурагч багш нь хэлэхдээ би зөвхөн захирлыг хийснийг л хийсэн. Тэглээч би Ринийг алчихгүй. Тэгэхээр битгий санаа зов гэж хэлнэ. Оройн нь Юрико Шимигийн гэрт ирнэ. Юрико хэлэхдээ чи өмнөх хичээлдээр авсан цаасыг огтонч бөглөөгүй ли? Санаартан болох эсгээ шийдэж чадаагүй байгаа бол өнөөдөр ээжтэйгээ ярилцж байгаа шийдээрэй. Учир нь санаартан бол аюултай ажил хийн гэсэн үг. Тийм болохоор ээжтэйгээ заавал ярилцаад магааш гэх шийдвэрээ гаргаарай гэж хэлнэ. Тэр үед Рийн сурагч багшийн хэлсэн үгийг бодон зогсноо. Гинт нэг зүйлийг ойлгож гэрлүүгээ яарангуй. Ринийг унтж байхад хажууд нь сурагч багш нь ирсэн байх. Ринийг яг алах гэж завдна. Тэр үед Юрико орж ирж сурагч багш руу буудан энэ хоёр хоорондоо тулалдана. Ринийг сэрэх үед өрөөнөөсөө өөр өрөөнд байх бөгөөд хажууд нь Шими байна. Юу болоод байгааг ойлгохгүй зогсож явах үед буундуу гарч дээшээ яарангуй. Тэр үед Юрико сурагч багшийг дийлэхгүй яг дийлдэж байх үед нь Рин ирж туслана. Сурагч багшаас ямар учир шалтгаанаар өөрлөө дараад байгааг асуухад сурагч багш нь хэлэхдээ би бол 16 жилийн өмнө болсон цэнхэр шөнийн үеэр амьд үлдсэн цөөхөн хідэн хүний нэг. Тэр үед маш олон хүн амиа алдсан. Сатаныг үр худам чи тэрний хариуцлагыг хүлээх ёстой гэж Ринүүд айлхад Рин ямар ч хамгаалалт хэрэглэхгүй шархтана. Рин хэлэхдээ сурагч багштай таны сэтгэл одоо хансан уу? Хэрвээ ханаагүй бол дахиад намайг бууд. Эсвэл дахиж намайг зод. Яавал таны сэтгэл ханахыг би мэдэхгүй байна. Гэхдээ би лав тань руу хизээч дайрахгүй гэж хэлнэ. Тэр үед сурагч багш нь тайвширч Ринд хэлэхдээ өнөөдөр би зүгээр орхисон ч надтай адилхан үзэл бодолтой хүн маш их байгаа. Тэгэхээр чи бэлэн байх хэрэгтэй шүү гэж хэлснээр явна. Тэр үеэр Шими гарч ирнэ. Шими Ринийг шахацсан байгааг хараад Рин туслах гэж хичээнэ. Шими Юрикод хэлэхдээ би санаартан болох болно. Би шийдсэн гэж хэлнэ. Маргааш нь хичээлийн үеэр захирлын ангид орж ирж бүх хүүхдүүдийг шалгалтандаа тэнцнийг хэлнэ. Хүн шалгалтандаа тэнцнийг баяр олгож манай хийдэг шарвин хийдэг газар аваачна. Юрико олон захирал багшин тусдаа уулзна. Юрико хэрэг явдал бий болсон тухай хэлэхэд захирал багш тэр тухай мэдэж байна. Дахиж жим явдал гарахгүй тал дээр би анхаарах болно гэж хэлнэ. Захирал нь өөрийн дүү дэлхийн хаан Амари руу залгаж чи яаралтай хурж ир гэж хэлснээр 9 дугаар анги маань дуусна. 10 дугаар анги. Нэгэн газар мууран чөтгөр хин нэгнийг хүлээсээр зогсон. Тэрийг харсан ажилчид Шираг үхснийг одоо хүртэл мэдээгүй ах. Хэрвээ мэдэх юм бол буцаа чөтгөр олондоо гэж ярилцахыг мууран чөтгөр сонсно. Тэр үед Юрико болон Рин хоёр өрөөндөө ярилцсан. Юрико Ринийг загнах бөгөөд та чөтгөрийн хүчтэй маш их найдаж байгаа болохоор ийм үйлдэл гаргаж ингэж болохгүй гэдгийг анхааруулж хэлнэ. Ринж би чөтгөр юм чинь хурдан идэгдэг гэхэд тэр хамаагүй танаас илүү хүчтэй чөтгөр гарч ирхүүд та яах болж байна? Ийм байдлаараа та хизээч санаартан болж чадахгүй гэж мөн дахин л урлана. Тэр үед Юриког яаралтай ажилласан дууд Юриког ирэхэд Ринч мөн дагааж ирсэн байна. Очин харахад нөгөө мууран чөтгөр маш том болж уурсан байх бөгөөд тэр хавийг сүйтгэн. Рин юу болоод байгааг гайхан асуухад Юрико тайлбарлана. Уг мууран чөтгөр бол торгоны үйлдвэрийн сахиус байсан. Торгоны үйлдвэр хаагдсны дараа дахин төлөвлөлт явагдаж муурын гэр буюу сүмийг нураах үед муур сахиус ахаа болж чөтгөр болж хувирсан байдаг. Чөтгөр олж хувирсан муур тэр хавийг сүйтгэхэд манай Юрико Рин хоёрын аав Широ ирж нэгсэндээ энэ муур бол Широгийн найз мөн ант нөхөр нь. Тийм ч болохоор Широг үхсэн гэдгийг сонсоод муур ууралж тэр хавийг сүйтгэсэн хэрэг. Аав надад хэлэхдээ хэрвээ надад ямар нэг юм тохиолдох юм бол энийг хараад өгөөрэй гэж хэлсэн. Энэ лав хаараг устгах хоор байх. Тэрийг дээлэх санаартан одоогийн байдлаар энэ хотод байхгүй гэж хэлнэ. Рин муурыг тэр хавийг сүйтгэх зорилгоор биш зөвхөн Широг нас орсныг хүлээмжшүүлж чадахгүй байгаадаа ууралж байгааг ойлгоно. Тийм болохоор муур руу очиж тайвшруулахын тулд мөргөнө.
Рин хэлэхдээ би бол Широгийн хүүхэд Рин байна. Широ өгсөн гэдгийг өгнө. Би ч гэсэн аавыг маш их санаж байна. Гэхдээ аав өгсөн. Тэгэхээр хоёулаа найзлаа. Чи ганцаардж байгаа эцтэй гэж хэлснээр муурч тэрийг сонсож уйлна. Широ үнэхээр өгсөн гэж үү гэж уйлан тайвшран буцааж ичгэн болно. Тэр үед хоолоос захирал багш болон дэлхийн хаан Амарын хоёр харан зогсно. Захирал Рин чиний сонирхлыг татахгүй байна уу гэхэд дэлхийн хаан Амари одоохондоо би дэлхийгээр аялж дуусаагүй. Завтаа болохоор эргэж ирнэ гэж хэлсээр 10 дугаар анги маань дуусна. 11 дугаар анги. Манай хэд бүгд шалгаалтандаа тэнцсэн тул 3-3-аар нь баг болж даалгавар өгж явуулна. Рин, Камик-сан мөн ягаа уст 3-1 баг болсон байх. Далайн ирэг дээр хийж арвалжин чөтгөрийг дарахаар ирсэн байна. Тэр үед Камик-сан усан сэлж явах үедээ шүнсэн татах үед нэгэн жаал гарч ирж Камик-саныг аварна. Тэр хоёрыг хоорондоо мөрөлдөх үед хүү Камик-саныг харснаа. Чи үнэхээр хөөрх юм аа. Яг л манай гэж хэлэх үед далай харалсан байгаа харагдана. Оройн нь манай 3 хоол идэх бөгөөд өгсөн хоол нь бүгд арвалжлаа. Багш нь хэлэхдээ энэ арвалжин чөтгөр бол маш хүчтэй. Хэдэн жилийн өмнө энд гарч ирж байсан. Нэгэн загасчин арвалжин мангасыг дарахаар явсан ч эргэж ирээгүй цогцсон ч олдоогүй чилнэ. Оройн нь Камик-сан усанд орох үедээ нөгөө хүү хөөрх юмаа гэж хэлснийг дахин бодож чөнгүүрэн зогсно. Үх гээд гарах үед нөгөө хүү өдөн дээр нь зогсож нөгөө хүү өдөр хоёулаа мөргөлдөө толгойч нь өвдсөн мэт дээ. Энэ тосыг түрхээрээ гэж хэлнэ. Маргааш нь нөгөө 18-aalч гарч ирнэ. Хаараа авраг 8-aalч руу дайрсан ч дийлэхгүй байна. Манай хүүд дайрыг гисэн читэрхий том болохоор мөн далаа дунд байгаа тул ойрцож байлаа. Нөгөө хүү завтай гарч ирж арвалж руу загасны бугаар буудна. Рин хүүхдэд туслахын тулд ус руу өсөрч арвалжны тэмтрүүлээс хүүг аврана. Тэр үед аав нь гинт миний хөө гэсээр гарч ирнэ. Хүүч аавыгаа харж баярлснаар тэр хэд бүгд тайвширна. Хэрэг явдал юу болсныг тайлбарлахдаа аав нь арвалжийг алах гэсэн ч арвалж бол муу санаатай амьтан биш, харин сайхан сэтгэлтэй гэдгийг ойлгосон байна. Харин аав нь гэрлүүгээ харих газар зүүн байшил байхгүй тул хоёулаа далаагаар тойрсоор олон жил өнгөрөн одоо л нэгэн гэртээ ирж байгаа нэнэлээ. Манай хий тайрах үед нөгөө хөө эргээ нохоотойгоо ярьсан байлаа. Чи яг миний нохоотой адилхан хөмсгтэй хөөрхөн байгаа эз гэж хэлэхэд Камик-сан дотроо муу бацаа ингэж утсноор 11 дугаар анги маань дуусна. 12 дугаар анги. Манай хэд бөөндөө парк дээр ирсэн байх бөгөөд паркд нэгэн сүнс агааг гэлнэ. Тэр сүнс хүмүүсээр тоглоод байгаа тул хэрвээ энэ байдлаараа удах юм бол чөтгөр олж хүрнэ. Тэгэхээр одоо барих хэрэгтэй гэж хэлнэ. Тэр үед Шими кимоно өмсөөгөө энгийн дөрөв товцоо өмсөн ирсэн байв. Дөрөв товцон Шимигийн биеийг барьсан байх бөгөөд эрэгтэй сурагчид нь бүгдээрээ Шимийг хараад үцэслэнтэй хөөрхөн харагдаж байгааг нь хэлнэ. Парк том туул хүүхдүүд 2-2-ороо хуваагдсан багаар ажиллаж нөгөө сүнсийг хайхаар болно. Шими Рин 2-1 баг болсон байх бөгөөд Шими парк тагныг тоглож үзмээр үнэхээр гоё ах таа гэж хэлнэ. Шими Рин 2-ыг паркаар хайн явж явах үед морин тоглоом дээр нэгэн хүүхдийн сүнс агаа харагдана. Хүүхдийн сүнс хэл Шимид наалцснаа "Ихчээ би төөрч гсэн аав ээжээгаа би болохгүй надад туслаач" гэж хэлнэ. Шими ч хүүхдийг өрөвдөө хэврэхэд нөгөө хүү "Хаа мод тэнэгөө та нар намайг хизээч барьж чадахгүй та нар ч гэнэн байна да. Би та нарыг хуурсан" гэж зутана. Шими нөгөө сүнсийг хүн Рин ардаас нь хөөх гэтэл дэлхийн хаан Амари гарч ирж Риний сэлмийг булаана. Сэлмийг нээж хаасаар Ринээр тоглоно. Рин чи одоо наатах болчооч гэж хэлэхэд нөгөө дэлхийн хаан сэлмийг нэг мөсөн нээснээр манай Риний цэнхэр дүүлэн гарч ирж чөтгөр болон ховрно. Рин болон Амарын хоёр хоорондоо зодлох. Амари хэлэхдээ чи тийм ч хүчтэй биш юм байна. Яхаараа ах аав хоёр чамаа тэгтлээ сонирхоод байгаа гэд манай Ринийг зод. Рин ч Амарыг дийлэхгүй байлаа. Тэр үед Шими нөгөө сүнсийг барьсан байх бөгөөд яг дээрээс нь мөр унах жаах үед Рин тэрийг харж хэдий ууралж хүчин нэмэгдсэн байсан ч гэсэн Шимийг хамгаалахын тулжаан ашиглана. Харин тэр үед Амари Ринийг зохиж "Чи ч хариугүй амтан байна да" гэж хэлэх үед нөгөө малгайтай сурагч маань сэлэм гаргаж ирж Ринийг хамгаална. Тэрийг харсан Амари "Маа энэ сэлмээ ав би тоглоод усчлаа" гэж хэлээд цутаана. Ардаас нь малгайтай сурагч маань хөөсөн ч гүцэхгүй. Тоглоомыг эвдэж эн тэндгүү чимээ гарсан тул Юрико болон бусад сурагчид бөөндөө ирнэ. Нөгөө малгайтай сурагч маань буцсан ирэн Юрико руу "Уулзалгүй удлаа шүү" гэж хэлнэ. "Намайг Шуура гэдэг төв хоороноос намайг томилсон. Би бол дээд байцаагч" гэж хэлснээр 12 дугаар анги маань дуусна. Хэдүүлээ гэхдээ цаашдаа Шуураг улаан үст гэж дуудъя. Туу удахгүй дараагийн ангиг оруулах болно.